Сайн байцгаана уу залуучуудаа. Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгээд weekly forecast маань эхэлж байна. За эхлэхийн өмнө та бүхэнд нэг зарын чанартай маш чухал мэдээлэл хүргэе. За Vantage гэдэг брокер байдгийг та бүхэн мэдэх байхаа. Дэлхийн тэргүүлэгч брокеруудын нэг. За Vantage брокер дээр дансаа нэх юм бол $50 кредит өгж байгаа. Мөн дээрээс нь татаа авалт болон цэнэглэлт маань өдөртөө ордог. За тэгээд spread маш бага шүү. Бүр ялангуяа Euro USD гэдэг хослол байдаг шүү дээ. Энэний spread нь бүр тэг байдаг шүү. За тэгэхээр бүгдээрээ бас сонирхоод дансаа нэг боломжтой шүү. Яг энэ видеоны доор байгаа тэр линкэн дээр дараад одоо дансаа нээж болон данс нэх заавартай одоо линк хүртэл байгаа шүү. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө бичлэгт орцгоё. За энэ 7 хоногт алтаасаа бүгдээрээ эхэлцгээе те. Алтны хувьд яг юу болсон бэ? За өнөөдөр жоохон дэлгэрэнгүй шинжилгээ авчи. Өнгөрсөн 7 хоног жоохон товчхон явсан шүү дээ. За маркет нэлээд өөрчлөгдсөн учраас бүгдээрээ харцгаая. За weekly time frame-ыг харах юм бол uptrend-ийн хөдөлгөөнтэй. За нөгөө downtrend-ийн хөдөлгөөнд рүү орцсон. За эндээс харах юм бол impulse, retracement, impulse. За дараа нь орж ирэхтэй болохоор хамгийн сүүлийн эсвийн лоо буюу үүнийг эвдснээрээ одоо бид нар чөөч гэж нэрлэдэг шүү дээ. Одоо тренд маань даун руу иргэсэн гэдэг тохиог өгж байна. За тэгвэл weekly down юм бол эн чинь юу болоо явчаа гэд monthly харахаар угаасаа uptrend-ийн хөдөлгөөнд хэвээрээ байгаа. За ингээд харах юм бол яг одоо орж ирсэн хөдөлгөөн маань Fibonacci хэдийг зааж ин харъя. За Fibonacci 50 level хүрсэн үү? За Fibonacci 50 level хүрсэн. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол яг хэрвээ өсөх бол энэ одоо level дээрээс өсөх магадлал байгаа гэсэн үг. Тэгээд гэтээ одоо яг ийм хүчтэй одоо лаа орж ирж байна. За энэ сар дуусахад за бараг талдаа орсон ба шүү дээ. Тал жоохон илүү гарцсан одоо ийм хүчтэй орж ирж байна. Тэгэхээр энэ сарын candle бас маш чухал зүйлийг илтгэх гээд байна. За энэ сарда энэ candle маань жоохон reject хаагдаад энэ ногоон candle яг эвдэж чадахгүй хаагдах юм бол юу гэж үздэг вэ гэхээр за энэ бол яг одоо monthly-гийн retracement-ийн хөдөлгөөн байна. Тэгэхээр буцаад өсөх магадлал өндөр байна гэж үзнэ. Харин ийм хүчтэй одоо engulfing candle гарч ирэх юм бол юу гэж үздэг вэ гэхээр ахаад retracement-ийн хөдөлгөөн үргэлжлээд дараагийн левелүүд рүү буюу 61.8 за 70.7 гэх мэтчлэн левелүүд рүү хүрэх боломжтой гэж үзээд бид нар 12 сард одоо short харна гэсэн үг. Гэхдээ 12 сар short харж байгаа ч гэсэн ер нь бол сарын ихээр short хараа, сарын сүүлээр ер нь бол buy харах бах. Яагаад вэ гэхээр яг 12 сарын төгсгөл буюу оны сүүлээр одоо улсууд чинь алт нөөцлөдөг штэ банкуд. Тийм учраас ихэвчлэн одоо 12 сард алтман жоохон одоо bullish хандлагатай байдаг. Учраас бидний хувьд бол яг сарын ихэнд одоо sell хараад оны төгсгөлд бол ер нь бол яг buy харах боломжтой гэж одоо харж байна. За тэгвэл ямар ч Fibonacci 50 level monthly дээр орж ирсэн. За тэгвэл weekly харахаар downtrend-ийн хөдөлгөөнтэй. За downtrend-ийн хөдөлгөөн маш хүчтэй орж ирсэн учраас одоо retracement-ийн хөдөлгөөн орж ирэх магадлал өндөр болж байгаа. Гэхдээ энэ дээр нэг асуудал байна. Энэ оройнод хүрээгүй ерөөсөн. За тэгээд яг энэ ёроол дээр дэмжигдэж одоо хаагдсан гэж үзэгч гисэн ер нь бол weekly дээр яг одоогийн байдлаар бол уналт дутуу ядаж багадаа энэ орой юм уу энэ ёроолуудын одоо дэмжлэгийн зооноос уулна өсвөл зүгээр байгаа байхгүй. Тэгэхээр weekly дээр яг monthly дээр 50 level дээр байгаа ч гэсэн weekly дээр юу гэж харж байна вэ гэхээр уналт бол ханаагүй байна гэж харж байна. Ядаж энэ оройнуудын дэмжлэг дээр орчих байхгүй эхний ээлжинд. Тэгэхээр иш орж ирээгүй дутуу гэхээр ер нь бол ханаагүй байдалтай харагдаж байна weekly дээр. За тэгвэл daily-г харах юм бол мөн адилхан. За яг гоо daily дээр бол за одоо энэ weekly-гийн энэ бол хэрэггүй шүү дээ. Энэ хараа. Энэ ёроол байгаа заа. Энэ ёроол дээр яг дэмжигдсэн гэж яг weekly дээр үзэж болох юм. За тэгээд нэг reject гарцсан. Тэгэхээр энэ дээр яг weekly-гийн retracement-ийн хөдөлгөөн ороод ирчих юм шиг тиймэрхүү одоо манайхан бол яг зарим хүмүүсээс асуухад яаж ийм алтан арилж гайгүй юу тавлгүй гэдэг жишээлбэл академик залуучуудаас ч юм асуухад ер нь бол юу гэж хэлж гэнэ вэ гэхээр sell-д гэхээр унтсан ч юм шиг хэтэрхий унтсан юм шиг buy-д гэхээр бас уналт дуусаагүй ч юм шиг амар хэцүү хэцүү байна гэд. За яг SL-гүүд арилжих юм бол алуулахаар байна гэдэг аахгүй. Менежер их тэр яг зөв. Яг одоо алтан дээр SL байхгүй буюу stop loss байхгүй арилжих юм бол алуулна шүү манайхаа. За тийм учраас ер нь бол эрсдлээ заавал хянаарай. За тэгээд за daily дээр бол downtrend хөдөлгөөнтэй. За daily-гийн downtrend хөдөлгөөн хэрхэн орж ирснэг бүгд харъя. Ингээд
retracement impulse за энд reject гарцсан. За тэгэхээр ер нь бол бараг те daily дээр retracement орж ирэх магадлал байна гэж би бол харж байна. За тэгээд баг цагаараа бүгдээрээ илүү дэлгэрэнгүй харъя те. Fibonacci татгаар шүү дээ те. Нэг 50 level чи ийшээ байгаа те. Багада 50 руу орж ирэх юм байна да. За тэгвэл retracement орж ирэх юм бол 2625 хүртэл алт өсөж болохоор байх шүү заяа. Daily дээр. За 4 цагийг харъя. Мөн адилхан down trend-ийн хөдөлгөөнтэй. За тэгвэл 4 цагийн down trend-ийн хөдөлгөөн би түр 2600 хэд гэж юу? 50 гэж яасан шүү дээ харъя. Ингэхээр 2050 level яг зөв. 2615 10 руу. За 4 цагийн 9-ийн одоо high хүртэл ядаж бүгдээрээ retracement-ийн хөдөлгөөн харж болно. За тэгэх юм бол ер нь бол алт. За алт маань эх 7 хоногт бол энэ зооны хооронд явна гэж бүгдээр үзэж болно гэсэн үг. За доод зоон нь юу гэхээр 2512, дээдл нь 2618 хүртэл энэ одоо энэ хоёр зооны дундуур ер нь бол алтны хөдөлгөөн явах боломж өндөр байна гэж бүгдээр үзэж болно шүү. За тэгэхээр 4 цаг дээр хэдийгээр down trend хөдөлгөөнтэй байгаа ч одоо retracement хөдөлгөөнтэй. За тэгвэл бүр баг цаг руу харах юм бол энэ маань нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Тэгэхээр яг ялангуяа тавтахад жоохон нөгөө нэг range маягтай алт маань явцсан шүү дээ. Яг баг цаг руу ороод яг. Тэгэхээр бүгдээрээ энэ хөдөлгөөнүүдийг ер нь харчий. За нэг цагаараас харчий. За энэ Fibonacci-г түр авчий. За иймэрхүү байдалтай байна да. За тэгэхээр алтыг бол одоо нэг цаг дээр uptrend-ийн хөдөлгөөнтэй 30 минутын дээр up, 4 цаг дээр down байна. Тэгэхээр 4 цагийн одоо retracement-ийн хөдөлгөөн орж ирэх юм бол мэдээж эргэн дээр трендээр явчих магадгүй заа. Ингээд за тэгээд дээшээгаа ингээд ч юм уу 7 хоногт алтыг бол бүгдээрээ харж болж байна. За тэгэхээр одоо бол алтан дээр бидний хувьд яг long хавцаа тий retracement-ийн хөдөлгөөн орж ирэх магадaltaй байна гэж харж болж байна. За шалтгаанаа хэлчихье заа. Шалтгаан нэгдүгээр 4 цаг одоо down trend-ийн хөдөлгөөнтэй retracement-ийн хөдөлгөөн орж ирсэн байдалтай. Тэгээд daily дээр болохоор мөн адилхан down trend-ийн хөдөлгөөнтэй. За down trend-ийн хөдөлгөөн нь болохоор Fibonacci-гийн level-ийн ханалтыг гүйцээсэн. Одоо яг энэ Fibonacci хэмжээгийн одоо хэмжээний гүйцэлтийг хийцэн гэсэн үг. За жишээлбэл доошоо импульсийн хөдөлгөөн daily дээр яваад буцахтаа 38.2 дээрээс ойгоод импульс яваад хасах 61.8 хүрсэн гэхээр Fibonacci-гийн level-ээр бол алтын уналт хандсан гэсэн үг daily дээр. Тэгээд Fibonacci-гийн level-ээр ханаад одоо яах вэ гэхээр retracement-ийн хөдөлгөөн орж ирээд за retracement-ийн хөдөлгөөн орж ирснийхаа дараа ахиж уналт хийх магадaltaй харагдаж ирэх гэсэн. Тийм учраас ер нь бол 7 хоногийн ихээр миний хувьд бол алтан дээр мэдээж хэрэг нээлтийн ханш амар чухал. Тэгээд нээлтийн ханшаа харчаад ер нь long талдаа ярилцах бодол байна. За тэгэхээр манайхан юу болох нь вэ? Мэдээж хэрэг манай Alpha Traders Academy-ийн гишүүдийн группт өдөр болгон алт болон бусад одоо арилжаанд оролцох боломжтой нөхцөл одоо бүрдсэн тэр фэрүүдээр би өдөр болгон одоо шинжилгээ хийгээд явдаг. За тэгээ оролт байвал мэдээж хэрэг хэлдэг. Gabriel Trader маань ч гэсэн swing талдаа өдөр болгон одоо шинжилгээ хийгээд оруулдаг байгаа шүү. Тэгэхээр Alpha Traders Academy-д орж ирэх юм бол энэ талаарх бүр дэлгэрэнгүй бага цагийн шинжилгээнүүдийг бүгдээрээ ханшийн тамгуудыг авах боломжтой байгаа шүү. За ийм байна. За алтны хувьд бол тэгвэл ингэж харж байгаа юм байна. За дараа нь долларын индексээ бүгдээр нэг харчих. За ахаа шинээр те. Monthly time frame. За monthly дээр ер нь бол яг uptrend-ийн хөдөлгөөнтэй bullish чиглэлтэй харагдаж байна те. За тэгээд weekly-г харахаар мөн адилхан uptrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд uptrend-ийн хөдөлгөөн хамгийн гоё нь энд нэг им range гарч ирж ирсэн шүү дээ. Үүнийг одоо breakout хийгээд сэтлээд гараад ирсэн. За тэгэхээр долларын индексийн хувьд бол дараагийн чиглэл бол энэ орой гэж бүгдээрээ ярьжсэн хүрээд ирсэн. За энэ resistance дээрээс хэрвээ ойлт хийх юм бол ингээд тэгээ дахиад дараагийн зон руу явах боломжтой харагдаж байна. Долларын индекс. За тэгвэл эх 7 хоногт retracement-ийн хөдөлгөөн орж ирэх магадлал бас байна гэсэн үг. За daily-г харахаар мөн адилхан одоо импульсийн хөдөлгөөнтэй. За тэгээд retracement-ийн хөдөлгөөн орж ирэх магадлалтай. За энэ resistance zone дээр мэдээж хэрэг bounce хийж байгаа гэдэлтэй. Яг bounce хийсэн гэхэд маш хэцүү. Engulfing candle гарсан байсан бол үүнийг бол бид нар bounce буюу ойлт хийсэн гэж үзээд энэ доошоо ч юм уу харах боломжтой байсан. Гэтэ зүгээр за
ретресэнтэй хөдөлгөөн орж ирэх боломжтой байна. За ретресэнтэй хөдөлгөөн орж ирэх юм бол шүү дээ. Хаашаа хүртэл орж ирэх вэ гэхээр нөгөө нэг энэ лайныг харчээ. Энийг цагийг нь жоохон дотгошоо болгоод за тэгээд daily руу сая би хийсэнгүй юу? Daily руу хийгээгүй юм байна. За daily-г болгоод одоо daily дээр харъя. Тэгэхээр ер нь бол энэ орой энэ доошоо баг энэ оройн дээр л орж ирэх юм дээ. Ингэж орж ирээд тэгэд эндээсээ баг цагийн одоо баталгаажуулалтаар дээшээ resistance-ийг breakout хийгээд гараад ирэх боломж байна. За тэгвэл ингээд дээшээ гараад ирвэл хаа хүртэл явах боломжтой юм бэ? Ийш. За энэ хэдийгээр амар ойрхон зураас юм шиг харагдаж байгаа боловч хол шүү. Эхний ээлжинд ингэх боломж байна шүү заяа. Тэгэхээр үүнийг бүгдээрээ Fibonacci-гаар татаа үзье л да. Fibonacci 61.8 гэхээр хасах 27 хүртэл. Зя. Долларын индексийн хувьд ингэж явах магадлал өндөр байна. Энэ resistance-аар bounce хийлээ, retracement хийлээ, impulse. Окей. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ юу болох нь харцгаая. Энийг харцгаая за. За тэгвэл үүнтэй зэрэгцээд юу байгаа? Евро доллар байгаа. За евро долларын хувьд бол өнгөрсөн 7 хоногт яг ретресент хийгээд унж магадгүй гэж ботсон боловч шууд уналтыг хийсэн. Харагдаж байна те энэ дээр. Гэхдээ ер нь бол уналт хийхдээ энэ яруулууд дээр ер нь бол таргет хүрсэн. Тэгэхээр бас одоо daily дээр ретресентийн хөдөлгөөн буцаад орж ирэх магадлал өндөр байна. За тэгээд 4 цагийг харуул одоо дээшлэх шинж байхгүй. За 30 минут харъя. За мөн адилхан иймэрхүү байдалтай. Тэгэхээр ер нь бол энэ хэсэг дээр жоохон range-лж байгаад retracement-ийн хөдөлгөөн хийх магадлал байгаа шүү. За тэгэхээр өөр хэлэх юм бол байхгүй. Энэ дээр яг орлтын нөхцөл ерөөс евро доллар дээр харагдахгүй. За pound yen. Pound yen-ийг би дээшээ харж исэн боловч доошоо ороод ирсэн. За тэгээд орж ирэхдээ ер нь бол энэ дээр ахаад бүгдээр нэг сайн шинжилээ. Weekly заяа. Weekly маань угаасаа downtrend хөдөлгөөнтэй. За гэхдээ monthly бол up байгаа. За monthly up. За тэгээд retracement хөдөлгөөн хийсэн ийм өндөр weekнүүдтэй. Тэгээд weekly болохоор downtrend-ийн хөдөлгөөнтэй. За downtrend-ийн хөдөлгөөн нь одоо орж ирж байгаа хөдөлгөөн нь болохоор retracement-ийн хөдөлгөөн гэж харж байгаа. Ийм. За тэгэхээр яг pound yen-ийг яг уналт руу орж ирнэ гэж хизээ үзэх үү гэхээр энэ яруулах сэтгэлж ажил үзнэ. Тэрнээс ч одоо л яг уналт орж ирсэн гэсэн үг биш. За daily харъя л да. Daily дээр тэгвэл үүнийг сэтлээд энэ retracement өгөөд ингээд энд доош орцсон байсан юм шүү дээ. Ингээд энд daily down иргэдсэн байсан шүү дээ манайхаа. Энийг анзаарсан хүн байгаа болов? Энд down доод retracement өгөөд импульс авчих та одоо. Тэгэхээр weekly-гийн юу чинь энд байгаа гэхээр daily дээр бол ингэж харагдаад байдаг. Тэгэхээр яг энэ яроолоос support аваад дэшээ явж болох юм. Гэтэ pound-ын үнэн заваарч юм байна. 4 цаг downtrend хөдөлгөөнтэй. Daily downtrend хөдөлгөөнтэй. За тэгэхээр одоо дараагийн зон бол энэ зон болж байгаа юм байна. Ишэл юм байна. За эн чинь болохоор weekly дээр ингэж харагдаад байгаа шүү дээ. Энэ хараа. Тэгэхээр энэ зон руу ер нь бол эх 7 хоногт явчих юм шүү дээ. За daily дээр тэгвэл яах вэ гэхээр retracement өгөөд доош энэ зон руу эх 7 хоногт харах юм байна. Ишээ. Pound yen эх 7 хоногт бүгдээрээ short харна гэсэн үг. Окей. Гэтэ энэ зон хүртэл энэ зоноос доошоо унах гэхэд ер нь бол хэцүү. Энэ зооны хооронд. За тэгэхээр ер нь бол зон бол тэмдэглэж идэв те. Энэ яроолууд заяа. За тэгэхээр ханшин нэг юм 196.71 гэдэг ханшнаас доошоо 193.02 гэдэг энэ ханшны хооронд ер нь бол pound yen явах одоо магадaltaй харагдаж байна. За биткойн маш гоё явж байгаа. За надад биткойн маш таалагдж байгаа. Өмнөх амар тоож ярилцдаггүй байсан боловч одоо яг гоё техник зурлалын хувьд бол маш гоё явж байгаа. За тэгээ яг одоо бол 90,000 таа байна шүү дээ. Daily харъя. Daily дээр одоо болохоор энэ жоохон хэрж эхэлж байна. Ялангуяа яг амралтын өдөр таарсан л та. За тэгээд 4 цаг. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол одоо болтол bullish шивэр гэсэн үг. За ер нь л яг би энэ өмнөх орой руу харж байгаа. За энэ дээр бол яг bullish pattern ахаад зурж байна.
За энэ дээр хэрвээ явах юм бол ингээд импульс явж байгаа шүү дээ. Импульс яваад retracement ингэж орж ирээд. За энэ retracement маань буцаад дээшээгаа импульс явлаа шүү гэсэн дахиад өгөөд дээшээ. За тэгэнгүүт одоо эндээс Fibonacci татчих л да жижиг юм дээр хэцүү. Хасах 45. Яг өмнөх хараа. Багтаа. За энэ жоохон яавал 93. Өмнө яг хэд хүрсэн юм? Угаасаа 93 л хүрсэн юм байна. За ер нь бол яг өмнөх хорой руу одоо л явхад болж байна гэж үзэж болж байна. Тэгэхээр биткойн өмнөх хорой руу. Тэрнээс дээшээ гэвэл амар яг юу яхад хэцүү. Яг тэр хүртэл явна гэхэд амар хэцүү заяа. Яагаад гэвэл эндээс импульс яваад за тэгээд эдгээр баг нэг орой гэж үзэх юм бол ингээд нэг орой гэж үзвэл энэ retracement гэж үзээд энийг swing low гэж авлаа. Дээшээ энэ гэх юм бол нэг 23.6 гэхээр хасах 27 хүртэл ингээд явна гэж үзвэл угаасаа юу юм бэ? За яг нь ер нь бол энэ хүртэл яваад явчих юм байна. 94,700 хүртэл бол эрхлэн биткойн явуул явчихаар юм шүү. За тэгвэл шорт ер нь бол төлөвлөхөд амар хэцүү. Хэрвээ шорт төлөвлөе гэвэл энэ яр бол сэтэрсний дараа бид нар шорт төлөвлөх гэсэн. За ийм байна. Биткойн бол яг бай даачгүй. Гэхдээ яг оролт төлөвлөхөд амар хэцүү. За 16 минут ирсэн байна. За тэгвэл дахиад нэг шинжилгээч. S&P 500. За S&P 500-ийн хувьд юу болж байна? Индекс баг ядгүй шүү дээ, тэ. Daily retracement-ийн хөдөлгөөн, weekly retracement-ийн хөдөлгөөн, daily retracement-ийн хөдөлгөөн. За тренд хэрхэн явсан бэ? За хамгийн сүүлийн тренд зүгээр энэ л байна шүү дээ. За тэгээд одоо дээшээгээ явах үгүйгээ sheet гэж байна. Гэхдээ энд байна шүү дээ. Энэ амар цэвэрхэн явсан байна. Тэгэхээр дахиад гүн орж ирэх магадлал өндөр л байна да. За яг хөө. Тэгвэл Fibonacci татъя бүгдээрээ заяа. Fibonacci татгаар 50 level гэж. 50 level гэхээр хасах 45 буюу эндээс хэрвээ бол ийшээ явах боломж байна. За 6179 гэдэг ханш руу явах боломж байна. Тэгээд 4 цагийг харахаар даунтрend хөдөлгөөнд маш хүчтэй орж ирсэн. За тэгэхээр одоо энэ дээр бол яг эдрийг бол байрахад хэцүү. Баг ийшээ ороод ирэх юм шүү дээ. Ийшээ баг ороод ирчих юм байна дөө. Баг ороод ирчихээр харагдаж байна. Тэгэхээр одоо эндээс яг retracement өглөө гэж бодоход retracement өгөөд доошоо ороод ирэх боломж байна. Ер нь л S&P 500-г эрхлэн хүүдээр short харах юм байна. Short харах юм шүү. За тэгэхээр тий энэ оройноос ч юм уу доошоо явах магадлал өндөр. Ийшээ баг ороод ирчих байгаа. S&P 500 явдал би ингэж л харж байна да. Тэгээд энэ дээр нэг хөөрхөн юм харагдаад байгаа юм. Эндээс баг авах явчих واخ та гэж харж байна. За ийм байна. Тэгээд илүү тэдрэнгүй ханшийн таамаг болон миний арилжаа ер нь бол арилжаануудаа би оролтуудаа хуваалцаад явдаг. Тэгээд тэр бүдийг үзхийг хүсэх юм бол манай Alpha Trader Academy одоо VIP Telegram руу бүгдээр ороод ирж болно шүү. Тэгээд тэн дээр бол мэдээж хэрэг үнгүй орно. Гэхдээ бидний нэг шаардлага нь болохоор яг XM эсвэл Vintage Broker одоо ер нь бол бид Vintage Broker-тай хамтарч байгаа штэ. Хамтарч эхэлсэн. Тэгэхээр одоо Vintage Broker дээр дансааныг ороод ирэх юм бол зөвхөн манай Alpha Trader Academy зориулсан гоё урамшуул хямдрлуудыг бас Vintage Broker өгж байгаа шүү. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье.